Энэ удаагийнхаа бичлэгээр Black Mirror цувралын 1-р бүлгийн 3-р ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Та албан ёсны эрхтэй Монгол дуу уралттай кино болон цувралуудыг үд үцгийн мэнээс багцсан ирэхээр үзээрэй. Лям тушаал дэвших уулзалтанд ороход удирдлага нь түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл гэх мэт зүйлсийн талаар ярилцаж байгаад эх 7 хоногт хариу өгнө гэж хэлснээр энэ уулзалт дуусна. Уулзалтын дараа Лям таксинд суугаад нисэх онгоцны буудлын руу хөдлөхдөө өөрийн дурсамжийн чипээ шалгав. Дурсамжийн чип бол Лямын амьдардаг ертөнцид хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн нэг. Өөрт нь тохиолдсон бүхий л үйл явдлыг эргэн тоглуулж яг л кино шиг үзэх боломжтой гэсэн үг. Онцгой үйл явдал биш бол хүн гэдэг сар жилийн өмнө тохиолдсон үйл явдлыг мартах нь энгийн зүйл билээ. Харин энэ чипийг жихнийхээ ард суулгуулсан л бол суулгуулсан цагаас хойших тухайн хүнд тохиолдсон ямар ч үйл явдлыг тодорхой цаг минуттай нь үзэх боломжтой. Үзэж харсан бүх зүйлс нь маш тод бас хүссэн хэмжээгээр нүдний урд тоглогдох болно. Лям нисэх буудал явах зураа удирдлагатайгаа уулзсан үеийн бичлэгээ тоглоулж тэр үед өөртөө нь ярилцаж байхдаа удирдлагууд нь ямар шуухан царайны хуурил гаргаж байсныг анхааралтай ажиглав. Лям даргийнхаа царайг ойртуулж сайтар ажигласны эцэст тушаал бараг л дэвшихгүй байна гэдгээ ойлгоод хэд хүлээлт үүсгэхгүй байхаар шийднэ. Лямын нисэх буудлын руу яарч байгаа шалтгаан нь найзуудтайгаа үйлчлэг хийж байгаа эхнэр Фион дээрээ очих гэж ил тэр. Хосууд охин Жодигоо асрагчтай үлдээгээд нэгэн шөнийг Фионы найзуудтай хөгжилдөж өнгөрөөхөр болсон байлаа. Лямын ажил ч харьцангуй эртээ дууссан болохоор эхнэртэй мэдэгдэлгүй нисэж очихоор шийдсэн нь энэ. Лям эхнэрийнхээ найзуудтай тийм ч дотн биш бараг л харьцдаггүй шахав. Өнгөрсөн 100 ланхуудаа шахуу уулзж байсан болохоор нэрнүүдийг нь ч сайн санахгүй. Иймд Лям үдшилэг болж буй байшинд ирэх үедээ өнгөрсөн 100 болсон хурмын бичлэгийг тоглоулж Фионы найзуудын нэрийг нь эхнээс нь тогтоогоод үдшилэг рүү явж орно. Лям эхнэрийг хаана байгааг заалгуулад яваад очиход Фион өмнө нь харж байгаагүй Джонс гэж залуутай нэлээд дотн байгаа харагдав. Сүртэй зүйл биш болохоор Лям зүгээр л сайтар хараад өнгөрлөө. Лям аль болох чөлөөтэй байх гэж хичээж байгаа ч цаанал нэг л болж өгөхгүй Фионы найзуудын ярианд нь уусаж чадахгүй байв. Ядаж байхад нь Лямыг тушаал дэвших уулзалтанд орсон гэдгийг нь сонссон Фионы найз Жеф Лямын дурсамжийг зурагтан дээр тоглоулж удирдлагынх нь үнэлгээг дүүгинж болно гэв. Уг чипийн нэг сул тал нь энэ. Тухайн хүний үзэж туулсан зүйлийг бусад хүмүүс тойрч суугаад шар арайг залгиж байхдаа ч үзэж болно гэсэн үг. Мэдээж танихгүй шахах хүмүүст өөрийн дурсамжаа харуулах нь тийм ч таатай зүйл биш шүү дээ. Азар Джонс гэх залуу сэдвийг өөрчилж тэд хоол идцгээхээр боллоо. Хеленгийнх Фионы найз өөрийн хүсэлтээр чипээ авахулсан байх ба өөрөө сэтгэл хангалуун байгаа ч найзууд нь ихэвчлэн бие өнгөлөгч нар л өнгөрснө харахгүй тулд чипээ авахулдаг гэх утгатай зүйл ярьцгаана. Хоолны ширээний ард ч гэсэн таагүй амьсгал Лямыг зоож эхлэв. Джонс юу ч ярьсан Фион инээгээд байх шиг. Фионы бусад найзууд ч гэсэн маш соёлтой, хөгжилтэй мэт царайлах боловч цаанаал нэг хуурамч бие биенээ шүүмжилсэн хүмүүс байлаа. Тэд хайлныг чип авахуулаад аз жаргалтай байгаа гэх яриаг нь ойлгохыг хүссэнгүй. Ярианы сэдвийг өөрчлөх үүднээс Жеф хэдэн жилийн өмнө найзуудтайгаа шоодж байсан үеийн бичлэгийг тоглоулав. Ингээд үдшилэг дуусч зочид ч тарцгаалаа. Лям Фион хоёр харьхаар болох үед Лям хогийн амтэн шиг харагдахгүй тулд Джонсыг гэртээ урина. Гэхдээ гэрийнхээ гадаа ирсэн хойно цаг орой болсноос гадна ядарсан мэт жүжиглэж Джонсыг явуулав. Гэртээ орсон хойно Лям Фион хоёр шууд л Джонсын талаар ярьж эхэллээ. Мэдээж Лямд маш хачирхалтай санагдсан байж таарна. Тэр яагаад Джонсыг хизээч мэддэггүй байсан юм бол ямар учиртай хүн юм бол гэх мэт. Улмаар Лям зогсоо зайгүй асууж эхэлсэн болохоор Фион олон жилийн өмнө болцдог байсан. Чи ч гэсэн Жема гэдэг бүсгүйтэй үерхэж байсан бидтэй хэмээн зөрүүлээд асуув. Энэ үед Лям Жемаг солиотой амтан байсныг би чамд хэлж байсан. Гол нь чи надад Джонсын талаар юу ч ярьж байгаагүй гэлээ. Гэтэл Фион Джонс гэж нэрийг нь л хэлээгүй болохоос Марокко улсад нэг хүнтэй учирч байсан гэж өмнө нь Лямд хэлж байснаа сануулхад Лям чи тэр хүнтэй 7 хоног л харьцсан гэж хэлсэн болохоос хэдэн сар гэж хэлээгүй. Гэхэд Фион би тэгж хэлээгүй хэмээн өөрийгөө өмөрнө. Энэ үед Лям шууд л инээмсэглээд
Тэр үед хэлж байсан үгсийг нь зурагтан дээр тоглуулахад Фён яахын аргагүй 7 хоног л уулцсан гэж хэлж байжээ. Фён маргааныг эхлүүлж Лямыг хэтрүүлж бодоод байна гэж буруутгах бол Лям заримдаа чи яг л өлөгчин шиг загнах юм хэмээн хариу уурлана. Энэхүү маргааны дараа Лян Фён хоёр эвлэрч дотн харилцаанд оров. Энд Жипний дахин нэг сөрөг тал харагдах болно. Тэд дотн харилцаанд орж байхдаа өмнөх дотн харилцааны дүрсээ тоглуулж байгаа харагдана. Бүр хоёулаа шүү. Ингэхээр нэг бодлын амьгүй мэт. Лямын дотор бодогдсоор байсан тул Фёныг унтсан хойно доод давхар руугаа бууж хатуу юм задлаад үдшилэг дээр болсон үйл явдлуудыг үзэв. Тэр дундаа Джонсын хэлсэн би их нэртэй мэдээ харж байгаад унтлаа гэж хэлчихээд өмнө нь учирч байсан халуухан харилцаануудынхаа бичлэгүүдийг үздэг. Гэхүүхс шууд л Лямын анхаарлыг татлаа. Маргааш өглөө нь болоход Лям огтхон ч унтаагүй шинжтэй байв. Хүүхэд тасрагч Жина нь орж ирээд мэдлэхэд Лям хамт суухыг ураад нэг зүйл шалгаж өгөхийг хүснэ. Тэр нь Джонсын ярьсан яриа болон Фёны инээсэн үйлдэл. Джонс би цоврал моногамист. Яг одоо бол эрдэнэ шишийн хатаамалдаал үнэнч байна. Гэх утгагүй зүйл хэлэхэд Фён хэний ч мэдэхгүй нэг зүйлийг ойлгох мэт тачигт л инээх нь тэр. Энэ чиний бодлоор инээдтэй байна уу? Гэж Лямыг асуухад Жина үгүй гэж хариулав. Удалгүй Фён ч бууж ирэхэд Жина энэ бүхэнд оролцмооргүй байгаагаа хэлээд явна. Фён Жинаг гаргаж өгчхөөд буцаж ирээд хэрүүлэх гэсэн боловч Лям маш олон асуудалтай зүйлийг Фёнд үзүүлнэ. Нэгт үдшилэг дээр орж ирэхэд Фён нөхрөө харах үедээ гаргасан царай. Ууг нь баярлаж инээмсэглэх ёстой байтал бичлэгэн дээр Фён хөшсөн мэт харагдж байлаа. Хоёрт Фён Джонстэй Марокко улсад байхдаа таарад 1-7 хоног л харилцсан гэсэн боловч үдшилэг дээрх Фёны найз Жеффийн тоглуулсан шоудж байгаа бичлэгт Фён Джонс хоёр үнсэлцэж байгаа харагдана. Тэгэхээр Марокко улсад байхдаа ч биш 7 хоногч биш маш удаан хугацаанд үерхэж байсан гэсэн үг. Үүнийг хэлж болох л байсан. Гэхдээ Фён хэлэлгүй нуусан. Гол асуудал нь энэ болохоор Лям одоо ч тэднийг харилцаатай байж магадгүй хэмээн хардаж байгаа юм. Фён дээрх бүх бичлэгүүдийг үзсэн ч өнгөрсөн амьдрал бол өнгөрсөн амьдрал гэх утгатай зүйл хэлээд Лямыг орхин өрөө рүүгээ оров. Лям угийн хянамгай дээр нь маш сайн боддог төрлийн хүн тул Фёны худлаа ярьсан нь хизээрч мартагдахгүй хард толб болж үлдэнэ. Ядаж байхад Джонсыг яагаад ч толгойноос авч хайж чадахгүй байсан тул нэмж хэдэн шил архи угаад Джонсын гэрлөө очив. Согтуу дээр нь ганцаараа ирэх Лямыг ямар нэгэн зүйл мэдсэн гэдгийг нь Джонс шууд л гадарлаж аль болох эвтэйхэн ярилцах гэж оролдоно. Харин Лям Джонсын яриад байсан эхнэртээ унтлаа гэж хэлчихээд толгойдоо тоглуулж үздэг халуухан бичлэгүүдийн талаар ярих гэж ирсэн гэдгээ шууд л ойлгуулад сайхан өрөө байна. Чи энд эхнэрээ маань бичлэгийг толгойдоо тоглуулад өөрийгөө оролддог гэж асуухад Джонс Лямыг явуулах гэж гарнаас нь чангав. Лям шууд л ууж байсан архины шилээрээ Джонсыг зохиж унгаахад цаашаа болсон үйл явдал нь харагдахгүй Лям гэнэт тасраад сэрнэ. Лям сэрээд харахад мод мөргөж осолтсон байх ба машинаасаарэ гэж буугаад шууд л тасарсан үедээ юу хийснээ ухрааж үзэв. Тэрээр Джонсыг шилээр зохиж унгаасны дараа тэд барьцалдаж эхэлсэн бөгөөд Лям Джонсыг дарж аваад чипэндээ хадгалсан бүхэл бичлэгээ устгах гэж шаарджээ. Джонс эхэндээ дэх шинжгүй байсан ч Лям ууж исэн архины шилээ хагалж үзүүртэй хэсгийг нь Джонсын хүзүүнд тулган устга. Үгүй бол гавлыг чинь хагалж хүзүүх чинь хэрчиж орхин шүү гэснээр Джонс бүх бичлэгээ устгасан байв. Лям бичлэгээ хэд давтаж үзээд амаа даран тонгойж хэсэг бодолд автана. Тэгээд тэрээр шууд л гэрлүүгээ алхаж очиход эхнэр нь дөнгөж сэрж байлаа. Фён хаана байсныг нь асуухад Лям зөрүүлээд би Жодигийн аав мөн үү гэж асуухад Фён тийм гэж хариулав. Лям орны дээр байрлах зураг руу заагаад чи энэ зурагт дуртай биздэ. Чамайг дуртай болохоор ч л авч өгч байсан. Надад нэх таалагдж байгаагүй. Байдгал нэг дуур амил хог гэж хэлээд өчигдөр юу болсныг Фёнд үзүүлнэ. Гол санаа нь Лям Джонст юу хийснээ харуулахдаа биш. Джонсыг бичлэгээ устгаж байх үед тэр бичлэгнүүдийн дунд Фёны бичлэг байгааг харуулахдаа байсан юм. Байхдаа Лямын герт унтлагынх нь өрөөнийх нь орон дээр энэ зурагны доор. Тэгэхээр олон жилийн өмнөх явдал биш. Ерөөдөө 18 сарын өмнөх үйл явдал. Тийм болохоор Лям Жоди охиныхоо эцэг нь биш байж магадгүй гэж эргэлзжээ. Бүх нууц нь илэрсэнд гарцгүй болсон Фён сандарч энэ харагдаж байгаа шиг биш.
Хоёулаа муудалцаж чи намайг орхиод явсан олон хоног надад хэцүү байсан. Бид их согтсон байсан. Би ч бухимдсан байсан гэд уучлалт гуйж эхэллээ. Тэгэд Фион хайртай гэдгээ хэлээд уучлалт гуйдагч Лиам өөр асуулт тавина. Джонс бэлгэвч хэрэгэлсэн үү? 18 сарын өмнө Лиам Фион хоёр хүүхэд олох гэж их зовж исэн болохоор Лиамд энэ хардлага төржээ. Охин нь өөрийнх нь охин биш байж магадгүй болохоор Лиам шууд л Фионы уучлалт гуйхыг үл тоож тэр үед болсон үйл явдлыг тоглоул гэж шаардна. Гэтэл Фион устгахчихсан гэв. Лиам устгасан бол тэр цагч нь харлсан байх ёстой. Тэрийг надад үзүүл. Гэхэд Фион заа гэж хэлээд шууд л устгаж эхлэв. Лиам үнийг анзаарч хараад шууд л Фионыг болиулан эхлээд дэвтэхнэр дараа нь орилж хашгирсаар хүсээд байгаа бичлэгээ үзнэ. Дүрсэ солигдоход Фионч тэр охинч тэр гэртээ байхгүй Лиам ганцаараа амьдарч байгаа харагдана. Түүний таамаг бас л зөв байсан биз. Тухайн үед тэд бэлгэвч хэрэглээгүй байж таарсан охинч гэсэн түүнийх биш. Гэхдээ одоо том байшинд ганцаараа амьдрах Лиам эргцүүлэлт авцсан байгаа харагдана. Түүний тэгж их хүсээд мэдэж авсан үнэн түүнд тэгтлээ хэрэгтэй байсан уу? Саяхан л түүнд охин бас эхнэр нь байсан. Гэр нь аз жаргалаар дүүрэн. Одоо бол зөвхөн Лиам болон түүний нотлох гээд байсан үнэн энэ хоосон байшинд үлджээ. Лиам тасралтгүй Фион Жоди хоёрын бичлэгийг тоглуулж үзээд байсан болохоор эцэст нь тэрээр өөрийнхөө чипийг зүсэн авч байгаагаар кино маань төгсдөг. Та албан ёсны эрхтэй Монголд уралдтай кино болон цувралуудыг үд үцгийн мэнэс багцын эрхээр үзээрэй.